За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Би сте бичлэг хийнэ гэж бодсоор байгаа л тэгэл баг юу ээ сар болчихоо да тий. Ерөөсө зав нэг л болж өгсөнгүү тэгээд сая нөгөө юу яах гээд биш нөгөө гарах гэсэн чинь амар шоргор шураад тэгээ гарахгүй хэсэг яг нэг гэртээ байж таарах болчиход тэгээд шууд битчихье гэж бодлоо. Тэр чи яалаа нэг Улаанбаатар явж ирчээд нэг бичлэгсэн тий. Тэгээ бичээгүй. Тэгээ тэрнээс чи хойш дахиад 2 удаа Улаанбаатар явсан. Хөвсгөл рүү, мөрөн рүү явсан. Гэл явдал судал тэгэл ажил айгүйх байлөө. Тэгэл дээрэс нөгөө компьютер дээр хийдэг. Цаг төлөлтийн тэмдэг хийдэж штэ нөмө хүүсгийн. Тэрийгэ хийгээд дуусгасан. Ер нь бол амар завгүй. Тэгэл завгүй дээр нөгөө хавар болоод гадаа айгүй гоё болж байгаа болохоор орж харах маань ихсээд. Ерөөсөө л гараал уулаар 1-2 цаг явандаа гэж гарахаар л заримдаа ч бүр 2 удаа эргэж буцаж гараа 4-5 цаг бараг 6-3 цаг гадаа ууланд өнгөрөөгөөд бусад үед нь орж ирж бүтээлээ хийгээд ажиллаа хийгээд энэ тэр эксэрэтл цаг хугацаа бол амар гадаа нөө шуураад болохоор балт ороод ирсэн. Бүзүү амар шороо. Тэгээ балт орж надаас юм ихэж авчидээ л. Тэгэл уулын сайн нөө юунд явах гээд усанд явах гээд каниструудаа машины ард хийцмэсэн. Нөгөө зүгээр гарахын арга алах аим л гадаа. Тэгэнгүүтээ шууд бичлэгийг яс хийчихэд 30 минут болох юм чи тий. Дундуур нь ямар яах юм биш. Эвлүүлж мөвлүүлж мөс актив аялаад бич. Би тэр мөрөнгөөс нэг юу авсан юм баашаад. Юуны альны дэлгүүрүүд юм лээ. Тэгээ нөгөө нохооны амттан нэг нугасны махаар хийсэн амттан гэдээ авсан. Маяглаад идэхгүй байсан. Одоо аваад нэхэж идэв. За чи болоо баалтоо тэр. Намайг ингэ дээгүүр ярихлаар өөрийг нь тоохгүй болохоор ингээл доороос шууд татаал. Тэгэл дахиад нөгөөдгөөс нь аваад өгсөн. Миш. Эцнэш чам. Тэш. За тэгвэл энэ дээрээс аа. Тагчир да. Яа, хүмсэн зүгээр өстэй. Тэгэл за ярих юм бол зөндөө байгаа. Угаасаа тэгээ ярих юм айгүйхтэй хаанаас нь эхлэхээ мэдэхгүй тэгээ зөндөө юм боллоо. Тэгээ юу юм оо? Би ч нөгөө амхандаа ингээл айгүй өөрхөн хэмжээнд л ингээл өргөн хараал, алсаа хараал бүх юмаа ингээл төлөвлөлт хийгээд байгаа штэ. Тэгэнгүүт өшөө нэг өөрөөсөө мундаг хүмүүстэй ингээ уулзаад ярилцаад нөгөө хэд маань ингээ миний хийж байгааг бүр надаас илүү ингээ өөрхөн харах юм. Тэгээ гоё зөвлөгөө өгөөд маш их боломж байгааг маань хэлээд ийм гоё ажил санаачлаад ийм гоё гэгээлэг мөрөөдөлтэй энэ төр гэл намайг бас тэгэл зөндөө гоё магцсан тэгэл тийм байж ийж хүнээс жоохон тусламж дэмжлэг авчий гэдгсэн. Тэгээ би чи яах вэ тэгэл өөрөө болгоч нэг л зүтгээд идэг. Тэгээ өөрөө зүтгэхээр яг жоохон удаа явдیں۔ Гэтэ зүгээр би нөгөө юунаасаа замаасаа юусаа хазаадгүй яг ингээд багаарч болтгоо ингээд явааддаг болохоор илүү нөгөө өөрөө нөө хийж байгаа болохоор айгүй сэтгэл тамар өгдөө. Энэ нэгнээс ингээд хамаарахгүй. Тэгээ ингээд янз бүрийн туршилт хийгээл тэгээ одоо нөгөө зарим стил альпинагаа юун дээр ийм дугуй ийм юун дээр одоо энэ нь болохоор нөгөө MDF автан билээ. Тэгээ энэ нь болохоор панер билээ. Энэ болохоор бэлэн зарж байгаа бэлгэц. Энэ дээр ингээд нааж үдсэн. Тэгээ нөгөө Италид сурсан технологиороо ингэж нааж үдсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр яг болчихлоо. Айгүй гоё. Зэврэх. Яг ингээ модон дээр зурсан юм шиг ингэж гоё наалддаг байхгүй юу. Энэ гоё технологи байгаа. Энийг зураач нар харчаад сурыг зааж өгөөрэй гэдэг. Тэгээд үзэсгэлэн дээр воркшоп хийгээд зааж өгөхөр болсон. Үзэсгэлэнгээс наан бол зааж өгөхгүй. Тэгээ энэ хараа. Яг комбатик. Нэмэлт юу ч ороогүй. Цаасан дээрх тосон будаг. Тэгээ нэгээ би бол тайлбарлал яваад байгаа. Тэгээ ингэдэг юм байна. Би чи ингээл фэйсбүүкээрээ тайлбарлаад ер нь одоо ингээл YouTube бичлэг хийгээл тайлбарлаад энийг чи хүмүүс ингээл сонсоол ойлгодог байх гэж бододдог байхгүй юу? Гэсэн чи хүмүүс ч гэсэн аюу дутуу ойлгох юм шүү дээ. Битснийг ч дутуу уншдаг, ярьсныг ч дутуу ойлгодог. Тэгээ бүр яг ингээд нүүр тулж ярьж чи ийм учиртай юм хийгдсэн юм уу? Мөн болол явдаг юм за. Тэгэхээр ерөөсөө хүмүүстэй уулзаал ярьж лээл зүгээр юм билээ. Facebook дээр оруулаад идгийг би чи хүнд хүрээд ийн гэж бодоод байдаг. Өстө гүйцэд хүрдэг юм билээ. Тэгээ энэ минийг ингээд үзүүлээд яг ингэж хийдий ийм ажиллагаатай ингэж яад ингээд тэгэхээр л айгүй гайхан за ийм юу байсан юм уу? Ийм учиртай байсан юм уу? Ийм гоё байсан юм уу гэх
Тэгээ энэ болохоор нөгөө энд хатан дээр наасна юм. Яг л ийм гой цэвэрхэн наалтна. Энэ манай нөгөө технологийн хичээл дээр л орж исэн ингэж наадгийг. Тэгэл тухайн үед нааж байгаа л тэгэл өнгөрцөн байсан. Тэгсэн чинь нөгөө нэг мянган шиг зурган дээр юу яасан? Жаз бодож үзэхгүй юу? Амар үнэтэй. Хичнээн сая төгрөг. Би угаасаа тэгээ тэр жаз чинь мянган шиг жаз авч дэлгэнээс хойш өөр ямар аргаар гоё зураг биштэй гоё болох уу гэж бодсон. Тэгээ энэ арга угаасаа нөгөө заалгаж ирсэн болохоор тэгээд тушааж үзсэн. Тэгээ энэ цаас маснд болох ч юм уу болохгүй ч юм уу гэд үзсэн чи арай гоё болж илээ. Тэгээд ийм ямар ч юм яг санснаар болсон. Тэгээ айгүй баяртай байгаа. Тэгээд гоё юм болоод гоё юм болохын хажуугаар сая юу юм болоод манай ангийн их сургуульд хам сурж исэн нэг найз маань өнгөрөөд тэгээ манай ангийнхан жоохон юу яагаад ашуудаад тэгээд нэг тийм болсон. Тэгээд би болохоор аюу сонио. За энэ хараа юм бас. Тэгсэн чинь би аюу сонин заяа. Ингээл бодогтоол байгаа байхгүй юу? Ингээл хам сурж исэн. Тэгээ саяхан болтол ингээл уцаар ярьж лээсэн видео кол хийгээл. Аюу хөөрхөн нөгөө нэг баяр эсэл мосл ингээл янз бүрийн болохоор байн холбогддог, минь төрүүлдэг, ярьдаг. Тэгэл хөдөө гадаа тэгэрээ ингээрээ зөвлөгөө өгвөл ер нь маш их санаа тавьдаг тийм манай ангийн нэг залуу байсан. Тэгээд сонин өнгөрцөн ч нэг сонин ингэ итгэмээргүй даалтал тусан байна. Тэгсэрнээсээ би бүр тийш нэг амар халагдаж ингэж гашуудаж ингэ хүмүүстэй адилхан өрөөс тэхгүй. Тэрийг жоохон гайхаад. Тэгээ баг надад орж ирсэн. Нэг тийм болчдөг юм байна. Тэгээ би одоо ийм юу болцсон юм уу? Хаттай гэдэг үлээ. Тийм болцсон юм уу гэхлээр үгүй. Тэгээ манай хэцмэгч болохоор нөгөө лупогоос хойш чи тийм болцсон байж магадгүй гэж хэлчихсэн. Тэгээ яг магадгүй л юм. Гэтэ манай ангийн тэр хүү болохоор нөгөө нэг юу. Одоо ингэ бодохоор яа нэг бүр нэг амьдрсан шиг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Дандаа нэг гоё инээгээл тэгэл одоо бустай адилхан ялгаагүй ярьдаг л байсан баг. Надтай бол айгүй тэгж. Одоо манай ихнээс хамгийн ингээ илүү ингээ холбоо өрж санаа тавьж тэгдэг. Манай баалта малтууд ч бүр амар санаа тавина. Тэгдэгээс аахгүй юу? Тэгэл яриад. Тэгээ хамгийн сүүлд нөө ярьсан минут харсан. Би одоо хүнтэй тийм удаа их уулна видео кол энтрийг л ярьдгүй. Энэ баалтаг одоо яах юм бэ чи? Гарах юм эсвэл тэгсэн чи ингээд хамгийн сүүлд ярьсан минутаа харсан чи 23 минут 18 секунд ярьсан байгаа. Намар ярьсан байгаа. Тэгээ би юу ярьсан нэг сайн санддаг бай. Тэгээд жоохон ингэ бодоод үзэхээр аюу сонин заяа. Чи дахиад авах юм уу? Чи дахиад нүүд юм уу? Найдэр гарч ирж байгаа. Гарч ирэх уу? За байж. Үгүй юу. За одоо чи нааш зөөлөө авах шүү заяа. За нааш гараад. Гараад. Тэний шагаар дээр. За ав. Аваа. Тэш үсэр. Хоп. Үсэр. За үсэр. Үсэр. Тэш. Хубэ. За одоо зөөл авнаа. Зөөл авдгаа харуулнаа. Зөөл аав шүү балта. Маш зөөл аав шүү. Зөөлн. Вэ ширүүн бэ. Зөөл аав. Зөөлн. За. Вэ зөөл аав балта. За мэ. Уул нь айгүй зөөл аав юм байна. Тэгээ айгүй сонин за. Юу яа гэм бэ? Яг нэг гоё инээж байгаа хоолон сонсохдоо бол инээж байгаа нь аюу хинээдэг байхгүй юу? Тэгэл инээж байгаа төрхөн зөөрнүүд нь харагдаал тэгэл хамгийн сүүлд ярьж исэн юмнууд нь би өөр юм хийж исэн юм уу? Яасан бэл яг ингэ сайн сандгүй. Тэгээд тэр ярьсан удаа харахлаа аюу удаа ярьсан байгаа. Тэгээ одоо ингэ баг багаар яг бүрэн ингээд юу яагагүй. Яг нэг анхаарал өөр газар юм хийж атал ярьсан юм шиг байна. Гэхдээ юу ярьжсэн гэхээр аюу сонио нэг юм хөв тавилан мавли яриад тэгэл одоо нөгөө дандаа юм гоё ерөөлтөө өгөлдөг байхгүй юу надаа. Тэгэл ингээл юу лээ. Одоо ингээд сайхан амьдрах ёстой шүү, сайн явах ёстой шүү. Юу ч үлээ дандаа тийм нэг гоё ерөөлтөө өгөөд хэлсэн байгаа байхгүй юу. Тэг өмнө нь болохоор нэг тийм ярьдгүйсэн. Тэгэхээр аюу сонир байгаас тий. Яг нэг мэдсэн юм шиг тий. Хамгийн гоё өгнүүдээ ингээд хэлчихсэн. Тэгээ манай ангийнх нь ялгаагүй тэгж хэлсэн байх уу. Ер нь л бүгднтэй тийм найрсаг гоёс аахгүй. Тэгэл
За ингээл аюу гоё амьдсан шиг амьдсан хүмүүс одоо өнгөрснөөхөө дараа ингэж бодогддөг юм байх та энэ гэж бодоол. Тэгдэг. Вируслж уйлж мөглөө хүчтэй сонь байгааз. Тэгсэн. Тэгээ яг манайхан гэж ингээл ах шиг үлээ. Би ч нүуний ангийн гүрэг миний утас чинь чат мат нэрээсээ болохгүй. Тэгэл орохгүй. Тэгэл тэр гүрэг рүү ор гэд. Би тэгээд нэг тийм хүмүүстэй нэг байнгын юм ойрхон холбоотой хүй хай гэдэг тийм нэг сонирхолгүй. Хаяа нэг баяр хөөртэй уулзах дуртай болохоор тэгэл нэг их тийм оролцсон ч үү тэгэл нөгөө юм уу өөрийнхөө ажилд нөгөө нэг яа нэгдэг лээ. Нөгөө мөнгө цуглуулдэн штэ. Тэр мэрэнд нь тэгэл өгчөөл. Тэгэл яг зарим нь надтай уулзна гээл тэгэл тэрнийх уулзъя ч гэсэнгүү. Элбэвэл нэг их сургуулийн ангид айгу хайртай байхгүй юу? Айгу санаж манан заримдаа. Тэгсэрнээс уулзах сонирхол байхгүй. Ер нь тийм. Ер нь хүмүүстэй ингээл нэг ойрхон уулзаал хүй хай гэл нэг хүмүүс айгу сөрхөө идэв штэ. Би ер нь тийм биш. Ганцхан энэ ангийнхан тайж биш. Ер нь хүмүүстэй тийм байхгүй юу? Тэгэл хай нэг уулзахаараа айгу гоё уулзаал. Тэгэл ер нь хүмүүсээс жоохон холхон байх дуртай. Баян ингээл зуралдаал. Манай гэрийнхэн ч нэг тийм биш. Ерөнхийдөө тийм баг. Тэгэл яг сонил. Тэгээ би бүр сая ингээл нэг амар ингээл харамсаал, халглаал. Нэг тэгж мэдхгүй байгаадаа жоохон гайхаал. Тэгээ мань хүн болохоор өөрөө айгу гоё амьдэрсэн, айгу гоё хүн байсан болохоор их гоёор л бодогддог юм байна. Тэгээ нөгөө гадаад дэжаад өнгөрсөн болохоор нөгөө ширэл мэрлийг наашаа авчирна гэж зардал мөнгө төгрөг нэлээл арталтай байгаа юм шиг л. Тэгээ манайхын мөнгө төгрөг цуглуулаад өгсөн. Тэрэнд нь тэгэл өгсөн. Тэгэл ер нь жоохон холбоотой бай маяг гэж зарим тэгжлээ. Тэгээд би тэг холбоотой баймар үедээ л байна. Гэтэ манайх нөгөө нам мэдж байгаа болохоор бас би ч бас л тэг сонин гар шүү дээ. Ер нь жоохон хол. Хүмүүсээс ер нь жоохон хол байх дуртай. Хаяа тэгэл хаяа хол байж чад хаяа нэг уулзгарч айгүй гоё идэж шин. Тэхингүүд дуртай. Тэгэл яг нэг гоё өдөр тэгэл ангийнхнаа нэг дуудаал. Тэгэл гоё юм да. Гэтэ тэр нь хизээ мэдгүй. Фэйсбүүк тэгэл нэг байнга холбоотой байгаад тийм дуртай биш. За нэг тиймэрхүү юм болсон. Тэгэл хөвсглийн ижидийн орнд руу мөрөнгийн ижидийн орнд руу очиод мөрөнгийн ижидийн орны захирал энд нэг бас сургууль дээр манай сургууль энэ юуны хотгийн сургууль дээр нэг ажилтаа байж таарад тэгээд манад ирээд би тэр нэг 2 өдөр шин бүр ядарч хөтлөө юм ярьлаа. Тэгээ гоё нөө яриаг маань сонсоод чи бити маяг л одоо. Одоо бүр маяглаа л хараа. Нэхэж аваал. Өндөр царай нь орж ийн хараа. Яса. За одоо болно багтаа. Тэгээ хөрөгчөнд байгаа тэр хэдий ясаа зүгээрс дараалал авч идэх гэл хоол идэхгүй дандаа л яс идэх тасна над. Тэгээд мөрөн явчаад мөрөнд очиж ичидийн орон дээр 2 хоноод тэгээ нөгөө намайг сонсооч гэж бүтээл яаж байгаа шин. Тэр нь намайг сонсооч гэж хүүхдүүд рүү чиглэсэн. Хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх нөгөө бүтээл хийж байгаа байхгүй юу? Тэрэн дээр хүүхдүүд дээр өөрсдөр нь бас гар бие оролцоод илүү амьд байх гэж бодоод тэгээд мөрөнгийн ичидийн орон орж хүүхдүүдээр бас хэдий хэлүүлж байгаа ирсэн. Яагаад байгаа юм бэ чи? Яах гэдэг? Ирэхлээд маяглаад баалтаг эрхэн дэндээдстэй. Энэ өдөр гарсаар өнөөдөр ингээ гарахгүй хараа. Жохон удачаар ингээ гарах гай. Энд чинь бас шүү дээ. Хашаанд бааха болсоо. Ууланд гарч баах юм гинэ. Уул мул руу гарч баах гад. Манай баалтаач ирстэй. За чи хүүт баалт зүгээр гараад яартаа. Яг гэсэн. Ямар байгаа? Үзүүч мөцөвч байхгүй. Зайшаад. Хана. Ямар байгаа? Зайшаад. Ишээ. Хоп. Гарч. Ишээд. Тэгэж ядал хэлэх гээд. Өчтөд гарч. Би нэр зачаа. Тэгээ мөрөн ороод мөрөнгийн ижидийн орон өстой гоё аюу гоё. Би чинь сая ингээд 3 дахь очиж гин. Баалт өдөр тэгээд тэр нэг мөнх туухгын өрөөнд нь холждог байхгүй. Тэгээ юу н аюу гоё газар идэм аа. Тэгээд хүмүүс нь ч гэсэн гоё тэгэл. Тэд нартай уулзаал. Тэгэл тийш явахаар яах юм хүмүүстэй жоохон уулзсан ярилцсаар хагаад. Хүн чинь яриад хараа аюу ядардаг штеп. Жоохон ядарчаа өрөөд штеп. Тэгээ замдаа битэр чи их уулан булаар дайраад замдаас нь сайхан
удаан замдаа таарсан гой газруудыг үз зураг мураг авахулж байгаа л тэгэл тэрс. Би тэгээ зургнуудаас нь хажууд оруулаад явна. Тэгж явж байгаа дэрсэн. Тэгээ зөндөө хөөрх ажил амжилаад ирсэн. Одоо тэгээд нөгөө нэг энэ манай хутгийн сургуулийн хүүхдүүдээр хийлээ. Энэ 7 хоног юу юм бэ? Гүйцэтгэлийн үнэлгээгээд багш сурагч дугаас бүгдээрээ завгүй байгаа. Тийм болохоор тэрийг нь дуусгах гэж би янда хутгийн хүүхдүүдээр дуулангийнхаа хүүхдүүдээр тэр бүтээлтэй гар бие оролцуулна гэж бодоод байгаа. Тэгээ миний нөгөө үзэгдэл чинь угаасаа л 3 хэсгээс бүрдэж байгаа. Нөгөө надад жавзаа микрофон бэлгэлсэн. Тэрийг нь хийхэ мартчихжээ. За яах вэ? Дараагийн удаа хийхээс. Тэгээ дараагийн 7 хоногоос хутгийн хүүхдүүдтэйгээ хутгийн өсвөр насны хүүхдүүд байгаа. Өсвөр насны хүүхдүүдтэй чи одоо тэг 1-2-оор нь ярихгүй л тэр чи бөөнөрөө нөгөө ярахаараа нөгөө яг өөрөөрөө байж байгаа болчихдг юм билээ шүү дээ. Тэгэхээр 1-2-оор нь уухгүй уулзж байгаа л. Тэгэл оролцмоор байгаа хүүхдүүдийг тэгэл оролцуулна да. Тэгээ сая мөрөнгийн хүүхдүүдээр зөндөө хэлж ирсэн тэнд байгаа. Тэгэл би гоё мөрөнгөөс авчирсан бэлгээ харуулсан. Нэг нь энэ манай нөгөө жавзаа надад нөгөө юу хэлээ микрофон бэлгэлнэ гэдсэн шүү дээ. Жавзаа тэгсэн чинь нөгөө юу яасан? Хотын ижидийн орнд ажиллахаар явсан. Тэгээ би нөгөө хотын ижидийн орн ер нь ижидийн орны талаар нэг тийм ойлголт байхгүй. Яг ингээл хандив мандив аваад Италид багтал нэг тэр чинь аягүй сэрхий нөгөө фэйсбүүкээр сошиалаар яваад хандив мандив өгж л байсан юм. Тэгэл нэг сайн ойлголт байхгүй. Тэгэл ижидийн юуны хөвсгөлийн ижидийн орнд явж ийж жоохон ойлгож байгаа. Тэгээ эдгээр чинь ер нь жоохон тусдаа яг дээрээсээ нэг чиглэл авд юм байд. Ер нь аймагтаа тусдаа л тэгэл үйл ажиллагаагаа явуулдаг. Мөрөнгөний лав айгуу гоё. Амар гоё. Би бүр мөрөнгөний ижидийн орноос бүр санаа авч байгаа юм чи. Тэгэл тэнд нөгөө хүүхдүүд нь бүр айгуу гоё. Нөгөө сургуулийн хүүхдүүд ирээл айгуу гоё тухтай гоё орчинд яг гэртэй байгаа юм шиг айгуу гоё. Сургалтанд хамрагдаал хичээлээ хийгээл айгуу үр дүнтэй юм билээ. Тэгэл тэр гадаа байгаа тэр тоглоом шүү дээ. Хүүхдийн тоглоом даалт очи боллоо. Гадаа байгаа тэр хүүхдийн тоглоом бүгд ингээл эзэнтэй за. Бүгдээрээ ингээл тоглоол тэр сакс болвол тэгэл тэр нэг хөрхөн юу юучлээ айгуу гоё. Бүх тоглоом нэг эзэнтэй заяа. Тэгэл хүүхдүүд шуугилдаал айгуу гоё тоглоол. Тэр утас матснаас ингээ хол зүгээр л гоё тоглоол бичигвэл сая сүлд татсан чинь нөхөр гүлэг орлоод ирсэн хүүхдүүд тэр нэг дээр нэг юм товцог шиг юм хиймэл нэг юм товцог шиг юм ийцэн байт юм а. Тэрэн дээр гарцсан нэг гүлэгтэйгээ тоглоол. Айгуу гоёо тэгээд хүүхдүүдийн зургийг хэвчээ хамаагүй авч болохгүй болохоор би авсан ч айгуу гоё. Баалтад орсон мэдрэлтэж өгч дэшээ харуулах. Нарчин юу хийж байна? Сайхан гардаа. Тэгээ энэ маань ирээд дэлгэжлээ. Юуны тавир мавир байхгүй гоё. Хошишг. Миний нутас тогтоодог юм биш дээ. Зүгээр нэг биерэн донд байгаа байхгүй. Тэгээ би энийг ингээд бэлээлэхгүй тул засраар нэг сонин имчихэд ингээд тогтоочдаг. Нэр бэлгээ үзүүлчихсэн шүү дээ. За одоо чи болоороо алтаа. Нэрта ийм хөөрхөн ном цонхны дэрэгдээс салдгүй бяцхан охин тоотой гэдэг. Энэ нөгөө би хамгийн анх нөгөө хөвсгөлийн мөрөнгийн ижидийн ороо ороход нөгөө нэг ариун шиг гэдэг охин хүрээдэрдэг байхгүй юу? За балтаа гарах юм шиг. За гарах. Жохон арцсан шиг. Тэр айгу хөөрхөн охин ирж танилцсан байхгүй юу? Хөдөөгөн сэргэлт үзсэн гэсэн баха. Тэгэл танилцаал айгу хөөрхөн бүр гэрэл цацарсан айгу хөөрхөн охин. Эдгээр ингээл л тэгт чинь 10 одоо 12 дахь орон байхгүй. Тэр охин битэрч айгу хөөрхөн найз болсон тэгэл. Намайг би чинь тэнд нөгөө сургалт хичээлүүлж хат маань хүн сургалтын сууна гэж ирээгүй зүгээр надтай танилцах гэж ирсэн. Тэгээ битэр чинь намайг тэгээ багш энтер гэдэг ихчээ гэдэг байхгүй. Тэгээ битэр чинь айгу хөөрхөн ихчтэй болсон. Тэгээ тэрнээс хойш ингээл холбоотой. Тэгээ нодон манай үзэсгэлэнээс оролцож исэн. Та нар нөгөө хэрэг үзэсгэлэн үзсэн санаж авал тэр хайр гэдэг айгу хөөрхөн ингээд хайрын тухай одоо хайр гэдгийг хизээ яаж ойлгочихсон талаараа ингээд айгу хөөрхөн ингээд биччихсэн. Айгу гоё бичдэг шүлэг мөлөг зохиод тийм хөвгт тахгүй юу. Тэр охин
Хараа би нэг кунфу пандад дуртай гэсэн чинь ингээд ийм хөөрхөн гараараа ийм хөөрхөн номын авчрах хийцэн. Тэгээд энэ 7 дугаар ангид энэ номыг уншижсэн гинэ. Хамгийн хайртай ном. Тэгээд энийг надад өгнө гэж ярьдсан аахгүй. Тэгээд сайн утсан чи өгсөн. Тэгээд хөөрхөн захиа махаа бичиж гисэн. Яарч ийм хөөрхөнтэй энэ дээрээ хөөрхөн бичсэн. Энийг нөгөө надад дээр өгнө гэжсэн болохоор 100-ны бичсэн захиалын нодон 100-ны. Тэгээд сая ирэнгүүт өгч байгаа. Тэгээд энэ номон дээр гардаг. Би ихтэй уншаагүй байгаа. Завтай уншина. Энэ номон дээр ингээд гардаг нэг багш гардаг юм байна л да. Энэ охины багш юм шиг байгаа. Тэр багшийг надтай адилтгаад тэгээд би нэг заавал уншина. Бүр цаг гаргаж чаад шимтэж уншина. Тэгээд энэний ингээд номных нь артлыг уншаал би за баг ингээд ойлгомжтой би ч ингээд хараад яачдаг шүү дээ. За ойлгомжтой юу гардаг бараг тодорхойж нэгцэн. Ингэжсэн байгаа. Чи бол үнэндээ сайн хүүхэд шүү хэмээн Кобаяши багшийн хэлсэн үг Тото охинд маш том итгэл өгсөн юм. Томоe сургуулийн хүүхдийн зүрх сэтгэлд хүрч ажилтдаг өрмөд сурах арга барил болоод тэнд сурч буй хүүхдүүдийн тухай сэтгэл хөдлөм өгүүлэх ямар сонигдсан те сэтгэл хөдлөм өгүүлэх цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото номыг хүүхэд бүрд итгэл хайрлан түгээе гинэ. Ардаа ингэжсэн. Тэр айгу ойлгомжтой. Гэтэ уншин бүгд уншина. Тэгээ ийм билег авсан. Амар хөрсөн да. Би бүр зураг мургийг авч пост оруулах юм уу гэдэг жоохон авчихсан тэгээ болцсон. Яг унсныхаа дараа болъё гэж та. Тэгээд бас нэг юм гоё билег. Манай ээжийн орны золоо гараараа хийдэг. Ийм хөрхөн. Дээр нь ингээд монгол хичээр луу мөнх заяагаа гэж биччихсэн. Ийм нэртэй. Ийм хөрхөн. Арьсан хэвтрээ авахгүй. Нэг арьсан нэртэн. Гэтэ би бүр золоороо бичсэн шүү дээ. Нөгөө арьсны үнэртэй хамт сэтгэл үнэртэж ийн гээд бүр айгүй хөрхөн за. Тэгээ ингээд дотор нь онгойлгосон чинь ингээд заяа баалтаа гэд ингээд бас ингээд биччихсэн ингээд арьсан дээр. Айгүй хөөрхөн. Тэгээд ийм хөрхөн хэдийн ийм стикер ингээд хийчихсэн. Ийм хөрхөн стикер. Ийм бялуу, касет. Тэгээд энэ юусэн бэ? Кофе. Ийм стикер хийсэн байна. Тэгээд энэ өөрийнх нь юу юм шиг байна? Пэйж Moda handmade гэсэн. Тэгээ утасныхан дугаар дээр би дараа нь Facebook дээр оруулна. Moda handmade гэдэг юутай юм биш үү? Instagram, тэгээ Facebook. Тэгээ утас нь 89 82 58 68 гэчихсэн. Аюу гоё дэвтэр хэлээ. Тэгээ дотор ийм яг ингээд гараар хийсэн. Ингээд оюут хийчихсэн. Тэгээд ийм хоосон юм юутай өөрөө нэг ингэж гоё бөглж юу гэх юм бэ лээ. Хуудас байхгүй зүгээр ийм шаргал бор шаргал юм цаастай. Аюу зузаан юм байна тэгээд. Тэгээ ийм хөрхөн дэвтэр бэлгэлсэн. Өөрийн нэрийн дэвтэртэй л энэ дэр тэгэл гоё юм бичэндээ. Тэгснэ чиний юм түлхүүртэй. Тэгээ ингээд яачдаг. Ингээд хийчихдэг. Ийм гоё дэвтэр. Яг гоё ярьсан. Бүр яг ярьсан нэртэй. Тэгээ манай Жавзаа нөгөө надаа төрсөн өдрөөр микрофон бэлгэлнэ гэсэн би энийг хийхээ мартчихжээ. Яг ингэ явчих. Тэгээ микрофон энэ чинь Жавзаа өөрөө байхгүй нөгөө цэцэгт мэдчилгээгээр энэ цэцэгтэй хамт тэгээд микрофон өгөө явуулсан. Дээр нь хөөрхөн ингэ юм биччихсэн. Тэгэл бүр баярлал. Тэгээ өөрөө ингэ байхгүй ч гэсэн нэг ингэ цэцэгт мэдчилгээ явуулсан. Энэ цэцэгт мэдчилгээ энэ гэдэг юм жаахудаа л авч үзлээ. Айгуу гоё юм бэ. Над руу залгаад байсан чинь би шүү дээ танихгүй дугаар гээл таслал. Тэгээ дахин залгаад гот авсан байхгүй. Тэгсэн чинь ингэ цэцэгт мэдчилгээ ирлээ гэдэг. Тийм хөөрхөн бэлгэнэт дээрсэн. Тэгээд одоо бол тэгээ сая юугаа нөө дэвтэрнийхаа ихийг бэлдээд дууссан болохоор одоо сайхан бүтээлийг сая тэр ажил маань болохоор яг нөгөө цаг хугацаатай ажил болохоор хүмүүс тэгэл редактор цаана хүлээгээл засаж байгаа болохоор бүтээлээ хойш нь тавиад тэрийг хийхсээр арга байхгүй. Гэхдээ ерөнхийдөө жижиг сажиг ажлууд танихгүй хүмүүсээс огт ажил авахгүй байгаа. Жижиг сажиг ажлуудаа ер нь авах болцсон бүтээлийг хийх гээд тэгээд мөнхөн үсэг Монгол талент төв хоёрын ажлыг л би авч байгаа. Тэр хоёроос бусад нэг ч ажил хийхгүй. Тэр хоёр маань ажлаа хийзээч өгч болно. Тэгээд тэр ажлуудаа хийгээд тэгж байгаа. Тэгэл ер нь завгүй. Хүмүүс тэгэл дулаан оронгот ер нь очин тэг нэг гээл хэлээл би ч үгүйгээ хэлээл зарим нь ч уралж чинь зарим нь ч ойлгож чинь тэгэл ямарсан дэ саяын дэс нөгөө нэг юу үлээ манай нэгөр нөгөө нэг хонж амрах буудал тэгэл амрах байр зөндөө байгаа хгүй юу. Тэг тэрний нэгнийхэн зургийг аваад тавьчихсан тэгэл хүмүүс өөрсдөө холбоо өрөөд тэгээд янаж тэгэл нэг уулзж ярих гэхлээр энд ингээд юу буудалсан газар би очиод уулзч болно шүү дээ. Тэгэхгүй тэгээд манай гэрт ирнэ гэдэг хүмүүс тэгэд ерөөс юу юм бэлээ. Манайх ерөөс айл гэж бодохгүй. Тэгэл надтай хамт ингээл уул муулаар гой зугаал ингээд ботчдөг. Тэгээ үгүй гэхлээр аюу гайхан за. Тэг зүгээр ингээд
Тэгээ энэ уул муул руу чи явж байгаа чинь би ч бас учиртай яваад байгаа шүү дээ. Чинь аюу гой том уул зурхаж байгаа болохоор тэрийгээ ингээ мэдрэх гэж те цэцэгний зураг мураг ингээл аваад фэйсбүүк дээр ингээл оруулаад ахаар зүгээр сайхан хийх ажилгүй ингээл тэнээл цэцэгний зураг авч оруулаад гэдэг. Ёосоо тийм биш. Одоо би тэрийгээ одоо ингээд тайлбарласаар байгаа сүултийг бүр ингээд жоохон залхацсан. Тэгэл тэр чинь бүгдээр ингээ учиртай юм л хийгээ яваад байгаа шүү дээ. Ууг нь бол хүн гарахтал нэг сайхан хийх ажилгүй харагддаг юм шиг. Тэгэл тийш чинь би угаас өдөр болго явна. Явна өдөрж ингээ ууланд дөнжин уулаа мэдрэх гэж. Тэгээ уул гоё нэг амттай. Тэгээ уул зурхаж байгаа болохоор би чинь юу яагаад сайн хот орохтой тэр нэг уулчин гангаамаа байтай уулзах гад уул нь юусэн чат итсэн. Тэгэл угаасаа хүмүүс чинь завгүй. Тэгэл би ч өөрөө хүний чат матыг бүрэн гүйцэд уншдаг болохоор бас тэхгүй л байхгүй шүү дээ. Юу ч гэсэн чат ч ярихсан чинь яг дуу завгүй. За тэгтээ хот руу орж ирэхээр хэлээрээ тэр үед чинь болъё гэсэн байхгүй юу. Тэгээ би хот руу оронгуудаа би ирчлэх чигээд хэлсэн чинь завгүй гэсэн бэлгүй надад хариу өгөөгүй. Тэгэхээр заа яхаа өгөө орхичоод тэгээ бэжсэн чинь дараа нь над руу нэг зураач нөгөө нэг бүрийн подкастер нөгөө нэг зураач уулчин нэг хичүүд юм байл шүү дээ. Ариун зэрэг би бол тэр хүнийг мэддгүйсэн. Тэгээ тэр зураач сонсч байсан байхгүй юу. Тэр зураач надад тэр их чинь тухай ярьж ирсэн. Тэгсэн чинь тэрний яг нөгөө нэг ярьсан ярилцлага орчихсон. Тэрийг сонсоод тэгээ юу яхах шийдсэн. Заавал тэр бусад уулчдын мэдрэмжийг биш. Яг би ч одоо уулыг мэдэрдэг өөр ингэсэн мэдрэмж байгаа шүү дээ. Уулыг угаасаа амьд, байгалийн амьд гэдгийг мэдсэн. Тэр мэдрэмжээ л гаргасан нэр юм бэлээ. Тэрийг сонсчод тэгж ойлгосон. Тэгээд нэг их тэгж бусад нөгөө нэг Эверестийн төршлөө гарсан уулчтай уулзъя гэсэн бодол маань тэгээд болсон. Тэг хүмүүс бас завгүй байхт нь те салж өгөхгүй. Би хүн бас надтай тэгж яадахаар айгу өөрөө жоохон хүнээс төвшөөгд юу гэдэг болохоор яг тэр шиг л бодлоо. Тэгэл ажил ихтэй байхт нь нэг тэрчил уулзъя салж өгөхгүй те. Тэгээд юу яасан? Өөрөөрөө тэгээд гоё. Өөрийнхөө мэдрэмжээр уул те өөрийнхөө мэдрэмжээр би Эверестийг юу гэж боддгоо, К2-ыг юу гэж боддгоо те. Би угаас нөгөө бүр дээр висэл ууланд угаас айгуу дуртай уулаар календар энэ төр хийгээл дэлхийн өндөр оргилуудыг ерөөхдөө ингээд мэддэг. Тэгээд тиймэрхүү хүмүүсийн яриа, кино минь айгуу үздэг. Тэгээд дээрэс нь бас өөрөө уулыг мэдэрдэг мэдрэмж байгаа штэ. Яг өөрийнхөө мэдрэмжийг л гаргаж зурсан дээр юм л. Тэгээд тийм ажил байгаа. Тэгэл нуул хатаар яваад байна гэдэг чинь улам гоё мэдрэх гэж те. Тэгээ яваад байгаа байхгүй юу? Уул болгоо өөр. Шал өөр. Ургаж байгаа урмал нь хүртэл өөр. Очиж байгаа авч байгаа мэдрэмж нь өөр байдаг. Тийм болохоор яг өөрөөрөө л өөр хүний мэдрэмжийг ингэж холилдуулахгүйгээр өөрийнхөө мэдрэмжээр л зурчих гэж бодсон. Тэгээ гоё болно бол. Би ч одоо тэгээ намайг одоо бүр байгалаа салгаж ботхооргүй болчлоо шүү дээ тий. Яг гоё тийм үү. Бүр донтоол яваал холбогдоол. Одоо тэр холбогдны эдэр гэдэг яаж тайлбарлах вэ? Ямар ч байсан тий айгүй амтай. Яг ингээ хараад баг ингээ ирсэн хүнд нь тааруулаад янз бүрийн ямар ааш аяг гаргахаа шийдэд идэж туулчихна. Тэр мэрийг мэдэрсэн тэр мэдрэмжэл гаргана да. Тэгэл одоо бол тэгээ сайхан бүх материалаа авцсан. Зүгээр сайхан бүтээлээ хамгийн гол нь сэтгэл санаагаа сайхан тайван байлгаал. Би тийм нэг одоо сэтгэл санаа тавгүй байгаа ч юм уу нэг тиймэрхүү байх үедээ би бүтээл хийх дургу бүр үнэхээр дургу. Угаасаа гар мар хөдлөхгүй тэгэл нэг л юм юу болчтой. Нэг юм хөшүүн болчдөг байхгүй юу. Тийм болохоор өөрийгөө сайхан байлгаж байгаа л тэгээ сайхан бүтээл хийхлээр жист гараас бүр ингээл урсаал гарч өгнө. Тэгээ урлагийн зөвлөлийнхэнтэй ярилцсан чи өстэй гоё ажил санаачилсан байна. Тэгээд угаасаа нөгөө нэг сая нөгөө хөх нарын тэр сав гэдгэлрээд тэгээ би гэрээгээ хийгээд ирсэн 10 сарын 23-нд нээлттэй хийн. Тэгээ жоохон төхөөд ирэхлээр нь би фэйсбүүк дээр тавиал сурчлага. Би нөгөө фэйсбүүк дээр тавиал хүмүүс хүнд аягүй хүрээд идэг гэсэн бас үгүй юм билий. Тэгээ юу ч гэсэн яг өөрхөн хэмжээнд тэгэл яанда хийнгээ. Тэгэнгүүт урлагийн зөвлөл болохоор бас арай өөрөөр бодоод байгаа байхгүй юу? Тэд нар чинь ингээд ийм хүмүүстэй хайрцаа сурцсан тий ажил төрөл зохион байгуулалт сурцсан тийм хүмүүс чи арай өөрөөр хардсан билээ. Тэгээд тэр хэдээсээ бас гоё зөвлөгөө аваад. Тэгээ сая зүйлд хоторч тэр нөгөө гэрэлт мөрдийн батламжаа авахтаа урлагийн зөвлөлийнхэнтэйгээ уулзаад сайхан ярьж хөрөөд яг зарим хүмүүсийн солигдсон байсан. Тэд нар ч угаасаа тэгээ цөөхөлээд тэгээд овог ихтэй уулзаад оюун натай уулзаад нөгөө намайг нөгөө тэнд би ч нөгөө гэрээ дизайнер байсан нэг хэсэг Италийн хос өмнө тэр үед байсан хүмүүсээс ингээд цөөхөн хүн байсан ч гэсэн тэгээ гоё байсан.
Угаасаа тэгэл урлагийн зөвлөл миний амьдралд ингээд дандаа нэг гой дурсамж үлдээсэн, дандаа нэг гоёор дурсагдах тийм юунууд дурсамж үлдээсэн би тий. Тэгээ нөгөө нэг Итали руу чинь явхад урлагийн зөвлөлийн юу тодорхойлт, ариуны захирлийн тодорхойлт бол айгүй том дэмжлэг болсон. Тэгээ тэр мэрийгээ яриад тэгээ одоо хийх гэж байгаа цаашдаа юу хийхээр төлөвлөсөн бүх юм ингээл ярьсан чинь аюу гой хүлээж авсан. Тэгээд зохион байгуулад өгье. Тэгээд энэ одоо угаасаа тэр нэг миний гэрээс ингээл ирээд миний бүх бүтээл багтахгүй юм биш. Тэгээд бүгдийг ингээд ирээдл ингээд тавьж ингээд үзэмжгүй угаасаа тэр хүнд юу харагдсан шүү дээ. Тийм болохоор бүгдийг тэгж тавихгүй. Тэгээд 1000 цагаан уулаараа бас тусна гэлрээд тусна арга хэмжээ зохион байгуулах талаар урлагийн зөвлөлтөнд одоохондоо зүгээр эхлээд зүгээр ярилцаад тий одоо тиймэрхүү юу зохион байгуулад өгөө тэгээд би тэгээ зүгээр эхний хэлсэн зүгээр ярилцаад ирсэн байгаа. Тэгээ тэр хэрвээ тэгээ ажил хэрэг болоод явах юм бол би чи одоо 10 сар тогтоолохдоо 2 галерейд л 2 галерей хооронд гүхүү эсвэл өдрүүдийн зөвлөх үү тэрийг одоо тэгээ ярина да. Тэгээ хугацаа байгаа болохоор яриад тэр өдөр шудраг зохицуулна. Тэгээ би ч бас нэг өвөл 10 сарын 23 гэдэг чинь бүр яг хүүтэн болохоос өмнө зохион байгуулах гэдэг. Тэгэхгүй бол бас нөгөө байшингаа хөдөө байшингаа хамаг орхи явж болохгүй. Баалтан удаа орхиж болохгүй болохоор гээл зохицуулах гал үзээд юм. Тэгэл зөндөө хийх юм байна өө. Одоо тэгэл тэднээсээ сайхан төлөвлөөл өөрийгөө сэтгэл санаагаа аюу гой тайван байлгаж байгаа л тэгэл гоё хийндэ хийж байгаа. Одоо нөгөө нэг Стелла Альпина маань 120 очоод байна. Тэгээ одоо гадуур дотор явах ажлуудаа тэгээд нөгөө компьютер дээр сууж хийх ажлуудаа сайхан зэгцэлчээл тэгэл нэг суухт бол амжнөө хүмүүс харин намайг одоо амжихгүй байх гэж санаа зовцгоо болгоо. Тэгээ манай гэрийнхний үзүүлж байгаа дэмжлэг болохоор надад саад болохгүй гэл манайхан хөөрхөө. Би одоо ийм гоё манай гэрийнхэн ингэж ойлгодог болохоор л тэгэл бас сэтгэл амар юм хийдэж штэ. Тийм болохоор тэгээ гоё бүтээл хийн тэгэл ямар зорилготой хийж байгаа илээ. Тэгэл энэ цагаан уул маань явж юу болох гээд байгаа илээ гэдгийг хүмүүс ингэ яг уулзаад ярилцаад ингэ сонсохоор шаал өрүүлж авт юм лээ. Тэгээ гоёгаа ямар ч хэсэг айгүй гоё бүтээлүүд тэгэл хийн. За одоо жоо мэж аюунда гараад энэ айгүйх нэг шороо шуургын талаас иржсэн. Тэгээд ийшгээ яваад өглөө арай гайгүй тунгалаг болоод эхэллээ. Тэгээд усандаа явлаа. За түр баяртай. Тэгээ юу ямар би чадвал 7 нөхдөд нэг удаа ингээ оруулаад амир. Ууг ингээ ярих дуртай. Тэгээ сая бол завгүй байсан болохоор тэгээ боссонгүй. Одоо тэгээ болж өгвөл 7 нөх нэг удаа яриа л байна. За сонсон баярлаа. Баяртай.